Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд өргөе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр ястай гоё тунгалаг өглөө байна те. Гэгээн тунгалаг өглөөний мэнд хүргэе гэдэг чинь өнөөдөр л юм шиг байна. Тэгээд бурхан ийм гайхалтай өдрийг өгсөнд хур ороогоор бас те гац дэлхийг бас чиглэлсэнд үнэхээр их талархаж байна. Тэгээд Амен. Энэ өглөөч гэсэн бүгдээрээ хамтдаа эзний өмнө хамгийн гайхалтай хамгийн ерөөлтэйгээр өнгөрүүлье гэж бол та бүхний уриалмаар байна. Тэгээд хур бороо ороод газар дэлхий чиглэгдээд өнгөн сэргээд одоо өнөөдөр нар гарч байгаа юм чинь улам илүү нөгөө нэг өвс нахиад зүйлсүүд ургах тэр нөхцөл бүрдэж байна. Тэгэхээр энэ бүгдэд бас энэ өглөө бас ажил дээр захтаа айгу таалрахж байлаа. Тэгээд бид хэд нөгөө нэг манай сонсогчдоос бас зарим мэдж байгаах би пресс фестивалийн арын албанд үйлчилж байгаа. Тэгээд бид нар ярьсан байхгүй юу? Нуул цухтаал ярьдгийн. За бороо ороод те газар дэлхий сайхан болчвол фестивалаа хийхэд ч гэсэн байгальд маш байгалийн тэр гоё үзэмжинд бас гоё байх хаа гэж айгу ярьжсэн. Тэгэхээр гоё бороо ороод байгаль дэлхий маань өнгөө засж байгаад айгух баярлаж таалрахж байгаа. Тэгээд фестивалийн төлөө олон хүн залбирч олон хүн үйлчилж байна. Би та бүхнийг бас тэр ивэлтэй цаг мөчөөр ороод гараарай. Бас тийшээ очихыг хүсэж байгаа хин нэг бас өрөөж те. Хин нэг бас тэр бүхэнд оролцоход нь бас туслаарай гэж бол бас уриалмаар санагч байна. Тэгээд манай хамтрагч маань ингээд бас маш чухал юм Христ итгэлийн том үйлчлэлд ингээд бас үйлчилж байгаад миний хувьд бол маш их баярлж байгаа. За тэгээд бүгдээрээ хамтдаа тэр цаг мөчүүдийг үнэхээр очоод зүгээр үзэгч юм биш. Олцогч юм тий. Очоод зүгээр бусад хүмүүсийн гэрчлэлийг сонсох биш. Харин өөрийнхөө гэрчлэлийг олж аваад харих тийм ерөөлтэй цаг болгомоор та бүхний бас залбирч тэр бүхэнд бас цаг хугацаагаа зориулаарай гэж бол хэлмээр байна. Тэглэг ахаа тэгээд фестивал маань зүгээр нэг одоо фестивал гэдэг утгаараа одоо хөгжим амьд хөгжим болоод дуусах биш. Энэ бол ингээд миний одоо үйлчилж байгаа зорилго маань ч гэсэн Христч соёлыг бий болгох, чуулганууд нэгдэх, Монгол дагалдагчид одоо нэгдэж нэг нэрэн доор те хамтдаа цуглах, эзнийг магтах. Тэгээ энэ соёл өөрөө бий болоод үе үедээ дамжуулж өгдөг те энэ гайхалтай Христч соёл бас бий болоосаа гэж миний хувьд маш их хүсэж байгаа учраас бас өөрийнхөө зүгээс ч гэсэн чадах тэр үйлчлэлээ хийгээд явж байгаа. Тэгээ энэ бүхнийг ч гэсэн бурхан зөвшөөрсөн учраас маш их таалархаж байна. За энэ өглөө бид хамтдаа Хермоны шүүдрээрээ үргэлжлүүлэн Ром номноос одоо суралцаж байгаа. Тэгээ энэ өглөө ч гэсэн хамтдаа эзний үгээс тэр гайхалтай үгийг, гайхалтай тэр тайллуудыг хамтдаа авах болно. Тэг хамтдаа үгийн цаг руу орохоос өмнө эзэн бурхнаа магтцгаая. Та эзний өмнө ирээд таны зурсгалд яг юу байна вэ? Эзний өмнө танд хэлээгүй зүйлсүүд юу байна вэ? Юу хэлэх шаардлагатай байна вэ? Тэдгээр бүхэл зүйлээ та зурсгалдээ авчраад түүнийг магтан хүндлээрэй.
өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдрийн үгийг Ромын хуулцуулна. За өнөөдөр бид нар хамтдаа Ром номын 14-р бүлгийн 12-р ишлэл буюу "Тэнхүү бидний хүн бүр өөрийнхөө тайланг бурханд өргөх болно" гэж. Тэгэхээр ерөөсөө энэ үгийг багцлаад нэг үг болгож хэл гэхгүй юу? Тэгээд би нэг номлогчийн сургуульд сурч байсан. Тэгээд хэн ч мултрахгүй гэдэг сэдв би өгчээсэй. Хэн ч мултрахгүй. Бидний хүн бүр өөрийнхөө тайланг бурханд өгнө. 20-р улирлын тайлан гэдэргээл одоо энэ байгууллагууд бичигдэл байгаа хэл та. Наадмаас өмнө хамаг юм өгч гэл тэ. Тэгээ би нэг зүйлийг бол аягүй тодорхойлъя. Тайланг авч байгаа нь бурхан. Тэг учраас тэр тайланд засвар хийх боломжгүй. Тэр тайланд те өөртөө ингээд энэ хэсгийг нэг ингэ хийсэн байгаа шүү. Энэ хэсгийг те та ингэж уншээ шүү өдөргээд баг нэг заримдаа дарга марга нартай ингээд татварын байцаагчид ингээд мэрэгжлийн хүмүүст тайлан өгөхдөө хүмүүс ингээд нэг юм нэмэлт юм хэлэх гээд байдаг шүү дээ. Тэгэд миний аккаунт ингээд нэгтлэн бодогч гээд нэг Холливуудын киног үзэж байгаа тэн дээр нэг ийм үйл явдалтай. За. Манай санхүү дээр ингээд юм хэлдэгтэй те. Гэдэг төгс. За. Нөгөө нэг санхүүгийнхэн дарга нь компани захирлынхын найз. Тэгээ ингэж хэлж. Би бол найзаасаа юм аавна гэж бол байхгүй. Надад их шаардлага байхгүй. Яг гэвэл энэ компани чинь баг миний хүүхэд одоо миний бүх юм дээ. Над тийм байхгүй гэдэг гисэн чинь. Нөгөө нэгтлэн бодох нь гэж байгаа байхгүй. За. Надад сүүлийн 10 жилийн тайлан хэрэгтэй гэсэн чинь. Чи гинэт нэг өдөр орж ирээд манай 10 жилийн түүхийг өгөхгүй шүү. Та хэдэн жил санхүүгийн дарга хийж байгаа лээ гэсэн 15 жил гэсэн. Надад тэгвэл энэ компани 15 жилийн түүх хэрэгтэй байна. Тэгэхээр тайланг бурхан авч байгаа. Бурхан авч байгаа учраас бид тайланд энэ дэлхий дээр байдаг шиг хандах боломжгүй. Тийм учраас та одоо тайлан нэхдэг цаг болж байгаад сэрэмжтэй зарцын тухай, сэргийг зарцын тухай, та итгэмжит зарцын тухай Библийн тэр олон одоо сургаал зөвлөлүүдийг одоо тий хүмүүсүүдийг хариуцах, бурхны өгсөн юмыг хариуцах тий бурхны өгсөн юмыг хадгалах, хамгаалах гэх мэт олон үүрэг даалгавруудынхаа тайланг өгөх өдөр өнөөдөр ч юм уу маргааш болох гэж байхад та тайлангаа гаргасан уу гэж. Өнөөдөр нэг хүн орж ирэл за сайна юу өнөөдөрс ингээд гэрээ дуслаа гэж хэллээ ингэх юм бол би ажиллагаа компьютерийг те орхиол гарна штэ те орхиол гарангуут миний дараа суух хүн хэрвээ энэ ажил цаашид ингээд явах ёстой бол миний дараа суух хүнд энэ ажилтай холбоотой зүйлүүд үлдэх ёстой. Яг гэвэл бурхан Есүс Христийг энэ дэлхий дээр ирэх өдрийг хүртэл бид нэр өөрийн хаанчлалын төлөө бидний газар дээр хэрэгжилж байгаа. Хэрвээ таны тайлан, таны түүх таниар дуусч байгаа бол та ер нь үйлчлэлийг ажил гэж боддог юм уу? Үйлчлэл гэж боддог юм уу гэдгийг бодох хэрэгтэй. Учир нь Бурхны зарснаар бидний хувьд үйлчлэл гэдэг зүйл нь Есүс Христийг ирэх энэ дэлхий дээр шүүлт ирэх өдрийг хүртэл үргэлжилсээр байх ёстой тийм зүйл байна. Хүмүүс бид нэр хийж чадхаа болох те орхих тэтгэвртэй гарах одоо юу гэдгийг те тийм байдаг. Гэхдээ эзний үйлчлэл хідээч зогсдгүй юм аа. Тэгэхээр зөвхөн өөрөөрөө дуустдаг тийм улс төрийн түүх шиг тийм байдлаар улс зөвхөн өөрөөр нь дуустдаг өөрөө л нэг тухайн үед нэг одоо юм тоншчих санаатай хийсэн нэг тийм явуургүй бодол нь богино хүмүүсийн хийдэг шиг тийм ажлыг хийж тийм тайлан бурханд өгнө гэж бодож байгаа бол битгий өөрийгөө хураарай өнөөдрөөс гэж бол хэлмээр байна. Тиймхүү бидний хүн бүр гэж штэ бүгдөө л гэсэн. Хаан нь хүртэл одоо ерөнхийлөгчийн хүртэл тэр байтгаад хамгийн ухаантай нэгний хүртэл бас хамгийн одоо энэс ямар юмныхын тайланг авах үдэ гэмээр хүн ч гэсэн тайлангаа тавина л гэсэн. Учир нь бид нэр энэ дэлхий дээр нэг юм мөнгө төгрөг янз бүрийн юмны тайланг биш. Харин үг үйлдэл бодол санааныхаа тайланг өгөх болно. Та юг хийсээр байсан бэ? Тэ? Та юг хийсээр байсан? Та юг ингээд нуугаад тэгээд
одоо хадгалаад яваад л байсан те. Тэгээд тэрнээс чинь үнэр гараад эсвэл ингээд тэрнээс чинь болоод эргэн тойрны чинь хайртай хүмүүс хохироод тэд нэг нь өөрсдийнх нь амьдрал зохиотоод байгаа зүйлийн учрыг олж санаатай те. Бурхан минь яагаад энэ бүхэн болоод байгаа юм болоо гэдэг бодоо яваад идэв. Та юу ингээд тайланд мэдээж өөрөө тусахгүй тийм хэрэггүй зүйл гэдэг мэдэрч одоо ч гэсэн амьдрал дээр хийн үйлдэн өргөлжлүүлэн бас одоо бодож сансаар яваа гэдгээ бид нар бодох хэрэгтэй. Учир нь тэр бидний тайланг нөгөө тайланг баллна гэж. Тэр бидний тайланг нөгөө нэг хасах руу оруулна. Хин хитэ хаан юу гэдэг асуулт байдаг. Тэн дээр сүүлийн үед ингээд нэг 40-оос дээш насны гараад ирсэн чинь яагаад гэдэг асуулт ингээд тавина. Хин хитэ хаан юу яагаад хийсэн бэ? Энэнд хүн хин нэгэнгүүгээр хариулт цорно гэдэг нь тэр хүн хэр зэрэг эрхчлөөтэй байгааг харуулдаг байхгүй. Тэрнээс болоод тэнд тэгхээс өөр аргагүй болоод тэгээд би барьцаалагдаад хүнд байдалд ороод мэхлэгдээд ингээд тэнд байгаад тэгээд тэр зүйлийг яагаад хийсэн бэ? Гэхдээ тэр зүйлийг тэхгүй бол ингэхгүй болоод тэхгүй бол ингэх гээд болохоор нь хийсэн юм а гэж ингэж ярих нь юунаас ч биднийг чөлөөлтгүй гэж. Харин би нэг зүйлийг та бүхэнд хэлж мэддэгдмээр байна. Өчигдөр орой би нэг ийм шийдвэр гаргасан. Биднэрт бүгдөөнд нөлөөлөх тийм сайн шийдвэр биш байсан бэ. Энэ би өгөө буцааж явах болон уучлахгүй болно. Харин энэтэй холбоотой аль хэдийн хөдөлж эхэлсэн энэ зүйл дээр бүгдээ хамтдаа хохирол амсах гээд бол энэ зүйлийн үүрэг хариуцлагыг би хүлэе. Инглээ тэглээ гэдэг ч юм уу. Цаг алдахгүй байх энэ зүйл нь Христ итгэлийн дотор тайлан Бурханд тайлагдана гэдгээ мэддэг хүний ёс зүй байдаг. Аль болох хурдан муу сүнсний хавхнаас зангнаас бэлдсэн зүйлээс эсвэл таныг орооцолдуулчаад байгаа торноос мултрах хэрэгтэй. Бас өөрөө мултрна гэж бодох хэрэггүй, өөрийнхөөс хэрэглэн. Та дутуу боддогтой тэр занганд орсон бол та өөрөө занганд орсон шиг л хүн байгаа болохоор та Бурхны тусламжтайгаар тэндээс гарах юм дахин тэр занганд орохгүй байх тийм боломжтой гэсэн үг болж. Бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно. Хүн бүр гэдэг дээр энэ хинч мултрна гэж бодох хэрэггүй, бас ял завшин гэж бодох хэрэггүй гэж. Тэгэхээр ял завшин гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр одоо хүн тэгдэг штэ. Нөгөө нэг тэр хүний хийсэн зүйл нь олон хүнд тохиролтой ингээд байж байгаа. Зөвхөн тэр хүнийг те мэдгдсэн хүмүүсийг хохироосон байдлаар ингээд хөнгөн өнгөрөх юм те. Тийм зүйл цагдаагийн газар дээр бол хэрэглэгддэг. Тэгвэл Бурхан бүгднийг мэдж байгаа. Тэгвэл мэдж байгаа Бурхан яагаад таны эсрэг цагдаагийн газар шиг хүчний байгууллага шиг хөдлөхгүй байгаа юм болоо гэж. Түүний хүү Есүс Христ бидний төлөө загалмай дээр хатагдан алгадсан. Тэр биднэрт боломж олгосон. Тийм үү. Гэхдээ хүмүүс ингэж боддог. Өгөхээр тэр боломж дуусна гэж боддог. Үгүй заримдаа өнөөдөр дуусчихж болно шүү. Ямар ч гэсэн тэр боломж бол байгаа гэж. Тэрийг бид нар маш сайн бодох хэрэгтэй. Өөрийнхөө тайлан гэдэг. За энэ дээр багийн ажиллагааны тайлан эзэн авахгүй. Хувь хүний тайлан ав. Бид нар бидний амьдралд зөв буруу өөдгөө бас сайн олон хүмүүс орж ирээд бас гараад явсан. Тэр хүмүүс одоо сайныг үлдээгээд мууг үлдээгээд гараад явсан. Сайн хүн нь биднийг амьдралыг сайн сайхан болгоод муу хүн нь бидний амьдралыг шарх болон гомдлоор дүүргчээд гараад явсан. Тэгээд ихтэй бид нар тэр хүмүүсийг ховлох байдлаар тайлан гарах боломжгүй. Тийм юм болсон. Гэхдээ та байсан учраас тэр асуудал би ингэж хандхаар болсон. Тийм юм болсон. Тэр хүнийг та илгээсэн гэж мэдсэн учраас би ингэж талархаж явдаг. Тэгэхээр бид нар ингээл ерөөсөө яг өөрөө л тий тайлангаа тавина гэдгээ л бодох хэрэгтэй. Бидний амьдралд одоо янз бүрийн хүмүүс бас биднэртэй харилцсан те. Зарим нь зөв харилцсан, биднийг хүндэлсэн, бидэнтэй ээлдэх харилцсан, биднийг хүн шиг тоосон. Зарим нь биднийг үт хорхоо шиг бүдэд оромжилж, гიშгчиж бидний боломжийг булааж те. Энэ тий янз бүр ингээд хорон ба ээлдэг янз бүрийн хүмүүстэй бид нар уулзсан. Тэгээд бид нар хорон хүмүүстэй уулзсанаас олж ээлдэг одоо эзэн биднийг сайн муу зүйл чи ийм байдаг шүү гэдгийг харуулад сайн сайхныг түгэнд идэвхжүүлэхийг хүсэж хахад сайн байсны хэрэг алгоо гэд бид нар муу тал руугаа орсон бол тэр нөлөөлсөн хүмүүс юм биш. Тэр сонголтыг хийсэн бидний бороо гэдгийг бид нар бодож үзэх хэрэгтэй байна. Өнөөдрийн үг таны төр сэтгэлд танд юу гэж байна? Ер нь бол нэг юм
бид гимшсэн, эсвэл зөрүүлсэн, сайныг үйлцэн, эсвэл мууг үйлцэн өөрийнхөө тайлангал эзэнд тавих болно. Тэгэхээр энэ бүхэнд мэдээж муу ярийн сүнсний оролцоо байгаа. Тэр биднээр буруу зүйл хийлгэж, тэр биднийг унгаж, тэр биднийг ашиглаж, одоо тэр биднийг одоо юу гэдгийг бидний энэ дэлхийн амьдралыг одоо өрн таран хийж, хулгайлж, булааж, дээрэндэх гэж орж ирсэн. Хамгийн муухай нь юу гэж тэр биднээс тайлан авахгүй байхгүй. Бас тэр биднээс хэний ч талаар мэдээлэл авахгүй. Харин тэр өөрөө хурж янз бүрийн муу мэдээллийг бидний чихэнд янз бүрийн хүмүүсээр дамжуулан шивнээд тэр биднийг унгаж бид нар бурханд тайлангаа өгөх болоход түүнээс болоод бурхны дуу хоолой биш түүний дуу хоолойг илүү их сонсоод олон одоо зүйл дээр унах болно. Олон зүйл тасах дээр байгаа. Гэтэ бидний эзэн Есүс Христ өөрт нь итгэж гимсэн хэнийгч бурхны хүүхэд болох эрхтэйгээр барахгүй еврейчүүд номон дээр хэлснээр тэр бидний төлөө өдөр болгон зуучлан залбирч тэр өдөр болгон эцгийн өмнө очиж байна. Матай номон дээр Матай нэг үг хэлсэн байна. Санамсаргүй хэлсэн үг бүрийнхаа төлөө бид шүүгдэх болно. Бурхан ямар сүртэй юм гэж битгий хэлээрэй. Учир нь бурханд бидний сүртэй ингээд тоодгүй тэр жижигхэн тэр гим нүгэлт ч гэсэн байдгүй түүнийг хийлэх сэтэл ч гэсэн байдгүй гэдгийг л бодож байна. Бурхан юм чинь биднийг ойлгох ёстой гэж. Тийм мэдээж ойлгож байгаа болохоор өөрийнхөө царангаан цайртай хөг биднийг авруулахаар илгээхэд тэр нь хуулийг биелүүл загалмаа дээр хадагдан алгадах хүртэл бид нар тийм хүнд ялтай байгаа байхгүй. Биднийг батлан даа гэхээр өөх хэрэгтэй болж. Биднийг авраа гэвэл бидний өмнөөс бас зовох хэрэгтэй болж. Бидний асуудлыг бүгдийг шийдэх гэх юм бол бидний зовлон, бидний өвчин, бидний шаналлыг өөртөө үүрэх хэрэгтэй болсон. Тэгвэл танд боломж байна. Та тайлангаа янзлах гэж зов зүдэрч явахын оронд тэр тайлангаас зарим ашиггүй зээлийг нэг ашиггүй зээлийг гацдаг шүү дээ. Ашиггүй зээлийг хоошо шаардлагагүй болсон зүйлийг тэр зүйлүүдийг хасаад тэр зүйлүүдийг одоо битүүмжлээд тэр зүйлүүдийг одоо шаардлагагүй гэж удаа жухлын дараалдаа гаргаад эзэн бурхны хэрхэн даган ерөөлтөөр амьдрах дараад нь талархалтайгаар энэ амьдралынхаа тайланг өгөх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулаарай. Эзэн тантай хамтаа болтугай.
Бид энэ өглөө хамтдаа Ром 14-ийн 12 дахь ишлэлээс суралцлаа. Тиймээс бидний хүмбэр өөрийнхөө тайланг бурханд өгөх болно гэсэн ишлэлийн дагуу бид эзний үгээс хамтдаа суралцлаа. Тэгээ бид үг, үйлдэл, бодол бүрээ бас дахин хянах, эзний өмнө тэдгээр тайлангаа аваач нь гэдгээ тэр бодож сансан, эргцүүлсэн. Тэдгээр бас орхих ёстой зүйлсүүдийг орхисон, тэр шийдвэр гаргасан гэсэн үгийн дагуу бид хамтдаа суралцлаа. Тэгээд үнэхээр бас бид өдөр тутамд байгаа тэдгээр үг, үйлдэл, оюун бодолтой ч гэсэн тэг бүх зүйлс дээрээ санаа тавьж эзэнд тайлангаа өгнө шүү гэдгээ бас дахин өөртөө сануулах хэрэгтэй гэж энэ өглөө бодогдлоо. Бид нэр амжилт гаргасныхаа дараа тэрийг мэдгдэх гэж бидэнд итгэсэн эрх мэдэлтэй тийм хүмүүст бид нэр ингээд гой хаалцмаар байдаг шүү дээ. Одоо ялангуяа хүний амьдралын нэг чухал үе эргэн тойрон болж шүү дээ. Манай омид ч гэсэн тохиолж байгаа. Тэр бол юу гэхээр дүнгээр дүүрэн дипломоо өнөөдөр хүртэл дэмжсэн хүмүүстээ үзүүлж баярлах тийм өдөр байна шүү дээ. Нэг л хүн сураа яваад байгаа боловч нэлээд хитэн хүний амьдрал зориулалт тэр өдрийг хүлээсэн байна. Тэр бол бас нэг амьдралын тайлан байхгүй. Танд загнуулаа, танаас шаналгаа тэ явж байгаа охин ингэж сурсан шүү. Тийм. Тэгээд тэгж сурж байгаа гэдгийг мэдчихсэн учраас зориулж исэн гэдгийг бүр урам нь яг хугарах гэжсэн ихэнх аав ээж нар тэр дипломын дүнг хараад сэрэгдэг байхгүй. Ингэж сурсан бай. Юм охины waajхан тэнэд энэ үг гэж ботсон чи хичээлдээ сайн байсан юм байна. Би ингэж энэ үг гэж ботсон чи гүү юм байна. Маш сайн төгсөн бай. Миний бүр ботсноос сайн төгссөн бай. Тэ? Тийм учраас мундаг байна гэдэг ингээд 4 жил зориулчаал тэр дипломыг хараалтай дахиад бүр баярлуулмаар, дахиад дэмжмээр, дахиад том юм хийж өгөмөр тийм санагдах нь бол эцэг их байна. Тэгвэл бидний эзэн бидний тэнгэрт эцэг ч гэсэн биднийг харахтаа энэ дэлхий дээр ингээд өөрийнх нь дагуу хийгээд, өөрийнх нь үгийн дагуу хийгээд тэгээд дараад нь амжилтанд хүрээд бурхан өөртөө хамтаагааг мэдээд баярлаад явж байгаа. Тэр жижигхэн дэлхий дээр жижигхэн хин нэг те өөрийнхөө ертөнцид бурханыг зочилсонд бурхан өөрийг нь сойрхсон талархж байгаа тэр нэгнийг эзэн хараад баярлахгүй гэж юу. Амен. Бидний тайланд туслахаар ирсэн нэгэн бол Есүс Христ байхгүй. Тийм болохоор түүний үгэнд орж амьдралаа зохицуулж, түүний үгэнд орж зан чанараа засч, түүний үгэнд орж үг хэл одоо үдэл бодол те бүх зүйлүүдээ түүний үгэнд орж гомдох хүмүүстэй одоо гомдохоо байли. Түүний үгэнд орж амьдралд нэг ороод гарсан муу хүний хийсэн нэг зүйлээс болж тэр хүнийг бодох болгонда тэр хүнээр дахин муу зүйл амьдралдаа хийлгэх боли. Ингээд чөлөөлөгдөж бурхны хүүхэд болон баяр хөөртэйгээр аав нь юм блэ, ээж нь юм блэ гэдэг шиг бүгдээр хамтдаа эзэн бурхантайгаа амьдарч амьдралынхаа нэгэн өдөр түүнд өөрийнхөө тайлан авчиж өгсгөө талархалтайгаар. За ингээд залбирая. Орчин ертөнцийг бүтээсэн эзэн танд баярлалаа. Яг одоо байгаа амьдралаа харах юм бол та яг одоо тайлангаа авээд ир. Чиний талаар юу сонсогдоод байна вэ гэж Библиэлд бичсэн шиг асуух юм бол алдаа оноо, алаг цоо, тэ засвар буруу хийсэн, буруу ихлүүлсэн эсвэл тайлбарлах шаардлагатай олон зүйл байна. Энэ бүх бодол санааны болон амьдралын одоо сонголтын дарамтаас биднийг чөлөөлж өгөөч. Бидний амьдралд янз бүрээр шивнэж, биднийг замаас гаргаж, биднийг өвдөг сөхрүүлж, эсвэл биднийг нэг газар гуйж, удаан хугацаагаар цаг хугацаа болон амьдралын үн цэнийг мань өрн таран хийж байгаа муу сүнсний дуу хоолойг биш. Биднийг аварч, бидэнд шинэ хүчийг өгч, биднийг шин замаар амьдруулж, биднийг ашиглаж энэ дэлхий дээр өөрийнхөө татаар хүмүүсийн үнэлэмжээс хамаагүй дээгүүр амьдралаар амьдрах боломжтой гэдгээ ойлгож ухаарч таны өгсөн ивэл өрөөлүүдийн дотор амьдраад таныг алдаршуулсан гэрчлэлийн тайланг танд өгөх гайхалтай өрөөлийг өгөөч. Есүс Христийн нэрээр залбирэн гуйж байна. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.